Зүрхэн цусыг бүх биеэр шахаж хүчил төрөгч тижээлийн бодисоор бие мах бод эд эсийг хангах гол үүрэгтэй эрхтэн юм а. Зүрхний дутагдал гэдэг нь зүрхний цус хөөх чадвар буюу ашигтай шахуургын үйл ажиллагаа алдагдахыг хэлнэ. Зүрхний дутагдал нь зүрхийг цусаар хангадаг титэм судас нарийсах, цусны даралт ихсэх, зүрхний шигдээсийн улмаас зүрхний булчин гэмтэх зэрэг шалтгааны үед хамгийн их үүсдэг. Зүрхний булчингийн өвчнүүд, хавхлахын өвчнүүд мөн зүрхний дутагдалд хүргэдэг. Уушигны архаг өвчин мөн айжмаар зүрхний дутагдал үүсгэх эрсдэл юм. Зүрхний архаг дутагдлын гол эрсдэл хүчин зүйлс нь архиталт, тамхиталт, цуснд холестерол өндөр байх, цусны даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт юм а. Дээрх эрсдэл хүчин зүйлсийг та амьдралын хэв маягаа өөрчилснөөр бууруулж чадна. Зүрхний дутагдлын үед дотор давчдах, шөнө гинт амьсгаадад чанаалгад сэрэх, шилэв тавхаагаар хавгнах, шээсний гарц багасах, хөвлийгээр хавгнах, ядарч цулдах, суугаа байдал болон цээж өндөрлөмөр болох, хоолны туршил буурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Зүрхэнд цусыг хангалттай шахаж чадахгүй улмаас шингэн эдэд нэвчийн хоримтлагдаж таны шилэв давхаагаар хавгнан биеийн чин нэмэгдэнэ. Мөн уушинд шингэн хоримтлагдсанаар уушиг хавгнаж амьсгаадах нэг шалтгаан болдог. Зүрхний архаг дутагдлын эмчилгээ нь таны биед үүсч буй завиурыг багасгах, биеийн байдлыг сайжруулах зорилгоор хийгдэнэ. Зүрхний архаг дутагдлын үед эдгээр бүлгийн эмүүлдийг хэрэглэдэг. Та эмээ эмчлэгч эмчийн заасан тунгаар тогтмол цагт уух нь хамгийн чухлаа. Эмнэлэгт давтан хэвтэл дайрдах нь эмээ тогтмол цагт уугаагүйгээс хамгийн их шалтгаалдаг. Та эмээ тогтмол цагт уух нь хамгийн чухал гэдгийг дахин сануулъя. Та эмээ дуусахаас өмнө дараагийн эмээ авахаа мартаоцай. Биеийн жингээ хянах нь таны хувьд хамгийн чухал. Биеийн жин нэмэгдэх нь зүрхний дутагдал хүндэрч байгааг илтгэх нэг үзүүлэлт юм а. Өглөө бүр бие зассны дараа өглөөний цай уухын өмнө биеийн жингээ тогтмол хянаж хэвшээрэй. Биеийн жингээ үзэхдээ нэг төрлийн нэмгэн хувцастай байх нь жин буруу үзэгдгээс сэргийлнэ. Хэрвээ таны биеийн жин 2 хоногт 1-1.5 кг, 7 хоногт 2.5 кг нэмэгдсэн байвал эмчтэй заавал хандаарай. Та хоногт хэрэглэх давсны хэрэглээгээ тогтмол хянах шаардлагатай. Хэрэв танд зүрхний архаг дутагдал гэсэн онш тавигдсан бол та хоногт 2 граммаас ихгүй давс хэрэглэх нь зүйтэй. Давс их хэрэглэснээр усыг биед барьж хаван үүсгэн амьсгаадах зовир улам нэмэгдэнэ. Их хэмжээний шингэн хэрэглэх нь эргэлдэж буй шингэний хэмжээг нэмэгдүүлж зүрхийг илүү ачаалттай ажиллахад хүргэдэг. Зүрхний дутагдлын шин тэмдгийг нэмэгдүүлнэ. Стандарт хэмжээгээр хүн өдөрт 1 литрээс ихгүй шингэн хэрэглэх шаардлагатай. Шингэний хэмжээгээ хянахын тулд та юуны өмнө өдөрт хэрэглэх 1 литр шингэнээ хувааж хэдийд хэр хэмжээгээр хэрэглэх вэ гэдгээр тооцоорой. Ийм уух ус хоолны үеэр уух ус зэрэг тооцож хэмжиж уугаарай. Мөн та шүлтэй хоол идэхдээ шүл нь таны биед орж байгаа шингэн гэдгийг битгий мартаарай. Таны биед орж байгаа шингэн таны биеэс гарч байгаа шингэний зөрүүгээр таны биеийн шингэний тэнцвэрт байдлыг хянана.